Сайн байцгаана уу их мөндөд үзэгчдээ. Яг одоо Happy 31 нэвтрүүлэг дээр сувгаант харуулan үзэж байгаа Монголынхаа бүх одоо гэр бүлүүдэд энэхүү гал халуун үдшийн мэндийг хүргэж байна. SBN телевизийн уран бүтээлчид бид 19 жилийн турш үзэгч та бүхэндээ 12 сарын 1-ээс эхлэж аз жаргалыг түгээж эрхэм зочтой зочин хомиртой урьдаг гэлээ. Ингээд энэ үдшийнхаа зочдыг та бүхэндээ танилцуулъя. Одоо эрхэм зочдоос 2025 оныхон одоо ололт амжилт тий. За ер нь одоо хүсэж зорьсон зүйлсээ бол энэ 25 онд одоо хийж амжив гэсэн бас энэ одоо асуултаар эхэлмээр байна. Тэгэхээр энэ боломжийг ашиглаад та бүхэн маань бас сайхан ярьж хөөрөөд аваарай. Тэгэхгүй бол одоо тий болоод дууссан чинь энэ нөхдөд жолигтой яриулсангүй гэдээ бас балархгүй. Завгүй тоглоулна шийтгэн. 25 оны төлөвлөсөн ажил за тэгээд одоо дараагаараа ажиллаж байгаа ажлууд явагдчих л байна. Ганц үе яваад үл үзэгдэгч хүн одоо дараагийн 3 бүтээл тэгээд ер нь жилдээ нэг 4-5 уран бүтээл баргуу ороод ирдгийн тэрийг нэг гүцэжлээ. За тэр бол амжилтгүй үзэгч шүү. Би мэдэхгүй. Ер нь залуучуудын хүслийг хүлээж аваад тэгээд одоо хүслийг биелүүлчлээ. Тэгэхээр хүслийг биелүүлсэн болохоор зэрэг тэр хүмүүс надад баярлж байгаа бах. Шинэ жилдээ сайхан тэмдэглээрээ залуучуудаа. Энд би нэг зүйлийг дурдахыг хүсэн. Өглөө би босч бодохгүй. Happy 31 нэвтрүүлэгт уригдсан. Тэгэхээр зэрэг би чинь хүүхэд байхдаа хамгийн анх би шинэ жил гэдэг юмыг би хэдийд мэдэрсэн болоо гэж бодсон чинь 1955 онд 1-р ангид ороод тэгээд 1-р ангид ороод 9 сарын 1-нд хичээл эхлэн штэ. Тэгээд 12 сард одоо хөдөө суман дээр тэгээд шинэ жил гисэн чинь бүгдээрээ газар суудсан. Тэгээ өвлийн өвгөн орж ирээд ингэж бүр гайхамшигтай урд өмнө амьдралдаа ч үзээгүй хараагүй тийм юм гэхэр чин зэрэг тэрний тэр шинэ жилийн дуу гэдгийг л тогтоож авахгүй л суулж исэн. Тэгсэн чинь тогтоочжээ. Би ингээд ямар гоё юм бэ. Одоо би дуулж өгье. Ийм дуу байдгийн. Бүр бичээд ирсэн гэд бодчих. Одоо миний үеийнхэн бол мэднэ. Миний өмнөх үе бол мэднэ. За 1955 оны шинэ жил дээр сурсан дуу гэж юм тийм. Яасан сайхан юм бэ? Оны эхний шинэ жил улбар шар нарны гэрэлтэй удам цагаан гэрүүдээ мяллаж уулам хөгжих дуугаан дуулцгаая. Папа энэ ч бас ийм ирэх юм. Тэгээд удам цагаан гэрээ мяллаж уулам хөгжих дуугаан дуулцгаая. Папа чин дог 3-4-р одгийн олоод дуулаарай. За ямар гоё юм бэ. Тэрний дараа 1965 онд Улаанбаатарт ирээд 58 онд Улаанбаатарт ирээд 65 онд 10 жилээ төгсөхдөө 65 оны шинэ жилээр ийм дуулж ээжээ. Ямар гоё юм бэ. Ямар гоё. Ой бахтам цогтой нөхдөө баярын мэндийг хүргье. Бумолнороо нийлээд үжиг наадмаа хийцгээ шин царсан жилдээ шилжгэр амжилт гаргаад ширэн цартай хураанда шингэн дуугаа дуулцгаая. Бара. Тэгээд хүүхэд байхаас эхлээл энэ нэг дууны ритм, дууны хэмнэлэн хүртэл нэг ба гэж орсон. Тэгээд 55 оноос хойш өөрөөр хэлбэл 65, 75 85, 95, 2005, 2015, 2025 энэ хооронд чинь ингээд шилдэг тамирчдын шинэ жил, багшийн дээдийн кинодрам төгссөн шинэ жил, хүүхэд залуучуудын театрын хэд хэдэн шинэ жил. Одоо ингээд 25 онд шинэ нэгдсэн хүүхэд залуучуудын театрынхаа
шинэ жилд очно шүү дээ. Яа. За би яриагаа дуслаа. Ямар сайхан юм бэ? Гүмэн нэр заастаа та минь одоо телевиз үзэж байгаа монголчуудтай болоод ингээд дүүнертэй сайхан буйна хайрлаарай. Ямар сайхан юм бэ? Надаа өөх юм асах насан юм аваарэ гэдэг. Яасан сайхан юм бэ? За манай бүдэг. За миний хувьд 2025 маш гоё он байлаа. Энэ олон жилийн дараа буюу хүүгээ 12 хүрч яхад нь дүүтэй болгож өгсөн. Тэгээд тэр бол ингээ гэрт одоо 2025 онд ирсэн миний бүр хамгийн том бэлэг. За баярлалаа. Тэгээд гэрийнхэн ч гэсэн ингээ шал өөр болоод тэгээд бид гуравч бас гурлаа том болсон байсан юм шиг хүүхдээ 12 хүрсэн. Тусдаа өрөөндөө байдаг. Нөхөр ихтэй ингээл ажиллагээл ингээл одоо нөгөө нэг гарч ирсэн бяцхан амтэн чинь зөв бид гурыг базаал. Бид дөрөв бүх л өрөөндөө яг л дөрвөлээл байж байгаа. Хизээш тусдаа өрөөнд байх боломжгүй болсон. Тэгээд тэр бол маш том бэлэг байлаа. Тэгээд бас дээрэс нь мэдээж урлагийн ажлаа орхигдуулаагүй. Төрөөд 1 сартаагаас шууд кинондоо тоглоод эхэлсэн байгаа. Тэгээ одоо 3 дугаар мэдээллийн ард гараад охин маань 8 сар хүрээд байж байна. энэ урлаг гэдэг энэ сайхан зүйлийн төлөө тий. Хоёргүй сэтгэлээр бас ингэж ажиллаж амьдарч байгаа найзаараа бахархаж байна. За зориулаад нэг алгадчих. Яа. За охин бэлгийн хувьд 2025 хувьлуул ер нь хэдэн хувийн үзүүлэлтээр одоо оноо өгдөж байна да. Мэдээж 2026 онд төлөвлөсөн ажил их байгаа тий. тий. За 2025 онд бол амжилт бүтээлээр дүүрэн бас төлөвлөсөн бүх зүйлүүд манаас биелэмжтэй, бүтэмжтэй сайхан он байлаа. Тэгээд одоо болохоор би миний хамгийн бүр 2025 онд мартагдахгүй болсон зүйл гэх юм бол одоо би 2 дахь хүүхдээ хүлээж авах гэж байна. Одоо 25 оны сүүлээр 26 онтойгоо ингээд угтаад ингээд хүүтэй болгож байгаа. Тэгээд энэ бол бас 25 онд болсон хамгийн том аз жаргал те баяр ёслол бүх зүйлийн манай хэсэг. Мэдээж уран бүтээлчний хувьд бас шинэхэн уран бүтээлүүдээ хийж байгаа. Тэгээд 26 ондоо бас амжилттайгаар цацаад ингээд явнаа. Тиймэрхүү байгаа. За баяр үргээ. За ах одоо чин гамбургдын хувьд. За тэгээд цэцэг өдөн суугаа нийт одоо үзэгчтэй одоо энэ сайхан одоо шинэ жилийн баярын мэндийг хүргье. Тэгээ миний хувьд бас хошин урлагийн илгэлийн төрлийг сурчлан танилцуулах зорилготой одоо Монгол орон даяар одоо үргэлжлүүлж байсан аялан тоглолтоо ямар ч сайн амжилттай 25 ондоо ингэж одоо өндөрлсөн. Тэгээд 330 харуус 21 аймгаар амжилттай бас энэ урлагийн төрлийг бас сурчлан танилцуулах зорилготой тоглолт маань амжилттай одоо өндөрлсөн. За тэгээд цаашдаа бас үргэлжлүүлээд өөрийнхөө дууны уран бүтээл за шинэ илгэлийн номерууд бас ингээд уран бүтээлээ хийгээд явж байгаа. Тэгээд энэ одоо энд сууж байгаа отхон бэлэг дүү маань миний одоо хамгийн бага дүү байгаа. Тэгээд би бол аав ээжээс 8 залуу. Тэгээд доороо 4 дүүтэй дээр 3 ахтай. За тэгээд мэдээж бас зөвхөн илгэл хийхээс гадна өөрийнхөө ах дүүнэртэйгээ бас нэгэн эхээс төрсөн нэгэн аав ээжийн хүүхдүүд бас ах дүүнэр ямар эвний наримталтай байх ёстой юм бас энэ нийгэмд бас олуулаа байхын аз жаргал гэж юу юм гэдэг талаасаа бас урлагтай холбож энэ урлаг гэдэг зүйлээр дамжуулж бас нийгэмдээ сайн сайхан зүйлийг үлгэрлэх одоо тийм зорилготой тэгээд ахын дүүсээр бас уран бүтээл хийгээд ингээд явж байгаа. Тэгээд одоо хамгийн сүүлд гэх юм бол саяхан одоо чинь 7 хоногийн өмнө бас миний үуч 15 онд одоо жудо бүхий спортоор барилж байгаа бас бэртлэг эмтэл амьдралын шаардлагаар бас болсон байдаг. Тэгээд тэрнээс уран бүтээл ингээд хийгээ явж байгаа. Тэгээд 10 жилийн дараа бас сая Гранд Мастерсын жудо бүхий улсаа дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд бас 10 кг хасаж очиж бас 10 жилийн дараа дивжэндээ иргэн гарч барилдаж 5 дугаар байраас дэд ирсэн. Тэгээд хүрлийн медалийн төлөө харамсалтай хожигдоод тэгээд бас 5 дугаар байранд ороод ирсэн. Тэгээд манай нийт одоо 50 гаруй тамирчин бас 13 хүрэл медальтай бас ирсэн байгаа. Тэгээд иймэрхүү сонин сайхантай бас урлагаа давхар нөгөө эрүүл мэндээ бодож спортооч орхихгүй эргээд бас ингээд бэлтгэл сургуультай хийгээд ингээд Манай зочдоор нь гинтийн бэлгэнд дуртай юу? Гинтийн бэлгнээс цочнол гэхээс дурггүй байна гэж байна. Одоо багшаа ингэж харж байгаа залуу хахад гинтийн бэлгийн дуртай байдаг гинэ. Тэгээ жоохон хөгшрөөд ирэхээр за даралт маралт зүгээр 50 хэлээрэй гэдэг. Үнэхээр хитгэг бас гинт баярлж болохгүй гэж. Яг үнэ. За тэгвэл манай одоо гинтийн бэлэг болон маань та дөрөвтөд зориулаад бэлэг бэлдсэн байгаа. Тэгээд ийм
жижигхэн юм хайрцаг байгаа, бэлгийн хайрцаг. За тэгээд доор нь одоо яг өөр чинь нэрийг битсэн байгаа. Тэгээд ойр орчинд чинь байгаа шүү. Олоорой гэдэг юм билгээ. За гацуур ширээ. За тийм ойрхон ер нь их ойрхон байгаа. Тийм нэг юм өргөн жижигхэн нэг юм За ер нь Тэнд дөрөөр. Үгүй тийм. Гэтэ ойрхон байгаа. Ой биш үү? За доор нь нэр нь за. Оо багшаа таныг олохгүйгээр Оо. тийм ээ. Та хайгаач За шүү ер нь бэлэг хаагур байдаг гэдэг байна хаа. гацуур. Энэ дээр байгаа юм. Тийм. Оо за доор нь харъя. Ер нь дандаа Гамбург ийм За манай хоёр одоо тийм жоохон босоод эндийгээ тавиалаагаараа. чи замаараа хайж байгаарай. хайрцагнууд бүгд ижих юм уу? Тийм ээ. А ч юм биш. Одоо нэртэй л болмоо гэсэн үг. Яг л төстэй бас нэг. За. Нэр байна уу? минийх биш байна уу? За. Оо. Би яг ингээд өөрөө олдоод ирэндээ мэдээд бас. Харин тийм байна. Ер нь ингээд аваад үзчихмээр юм дөө гэж. За дотор нь юу байна? Мерси. За баярсан сэтгэлээ мерси бэнд. Мерси байна. За ингээд буцаа ячаа. За. За юу юу? Энэ бэлэг юм уу? Шийдэх юм уу? Харин гинти би юу ч хийж магадгүй. За, гамбургтэй гэж байна. За. Эмэгтэй дуучдыг элэглэн дуурайх гоц авьяасаараа олонний танил болсон бүрэгдээ SBN телевизийн хямарт чухам хэнийг хоолойг амьлуулан хөгжөөх болоо гэж. За. За өнөхөр сонирхолтой байна. За ер нь би бол гамбургтэйг авьяаслаг монголчуудад ороход ер нь монголчууд маань баг тэр аяараа таньж мэдсэн те. За тэрнээс хойш бол бүр одоо аялан тоглолт хийгээд 25 онд дууссан байгаа гэж ойлгосон. Тэгэхээр бол маш янзын сайхан номерууд бол байгаа гэж итгэлтэй байна. За тэгээд өөрийнхөө нэг дуртай. За одоо чинь мэдээж одоо шинэ жилийн баяр болж байна. Мэдээж одоо энэ дэлхийн хүн төрөлхтний бас нэг одоо хүний амьдралд гоё дурсамж үүдэг хамгийн гэгээлэг юм гоё баяр гэж миний хувьд бас бодож явдаг. За тэгээ шууд одоо сууж байгаа л яачих юм биш үү? Илгэлээ шууд ингээд үзүүлчих юм. Тэгээ миний хувьд бол нэрнхүйдээ нөгөө яриа илгэл биш дуу илгэл төлхөө хийдэг одоо үзүүлж явдаг. Тэгээд шинэ жилийн баяр болж байгаа учраас Монгол улсын ардын жүжигчин Чингис хаан хамтлагийн ахлагч Чингисийн жаргал сахаа ах маань бас энэхүү одоо студид хөрөлдсөн ирсэн бол хуучин онон баяртай дуугаар нэг ийхүү мэдлэг байсан болов уу гэд өөрөөрөө дамжуулна. Тэр эрхэм гайхалтай авьяастай одоо хүмүүний одоо дуу хоолойг чадсан бас гаргая. Тэгээ мэдээж илгэлээ урлаг бас амаргүй урлаг. Тэр тусмаа гоё ингээд микрофонтой аяа тавиад программаа тавиад тайзан дээр гарвал бас нэг өөр юм. Тийм учраас одоо яг хуурай хоолойгоор дуулах бас нэг өөр юм. Тэгэхээр авахгийнхээ ухаанаар гоё хандараа гэдэг бас зүйдэг бас. Айгу дандаа тайлбартай дээ. Нийгэмд чи дандаа бас жоохон буруу гэдэг болчиход шүү. За загнууд штэ. Загнаад явчих штэ. За. Дөрвөн үлрэлийн төрс жаргасан хуучин он чамда баярлаа. Дөрөө харшуулан одох цаг мөччин одоо ингээд ирж байн өөрийнхөө чамайг бид баярлан өгтөж байлаач өөрөөрөө харин чамайг бид үдэн гаргаж мордуулж баа баяртай хуучин он минь баяртай дурсамж болон үлдлээ чи баяртай хуучин он минь баяртай түүх болон үлдлээ чи баярлалаа. За тэгэхээр бас ингэж нүдэ ханаад ингэж сонсоход бол ер нь жагаах бол шууд харагдаж төсөөлөгдөж байна. За ингэж гамбургдээд баярлалаа. Эхний шат амжилтад авсан уу? За болсон. За ингэж утсан бэлэг маань. Шийтгэл юм шүү. За мэдхгүй тэгээд заримд нь бас айтаахан байгаа бас байдаг шүү. Ямар олон мерси. Чинийх олон мерси. Минийх бүр амар олон байна. За одоо айлын баг гэд бас тий. Шикэр жимсэн дуртай л гэж бодож байгаа. Нилийн дуртай л гэж бодсон. Багасаа олныг авсан даа гэж. За нэг чанга дуугаар уншаач. Та 2025 онд
шатхуунд дугаарлаж байх үеэрээ цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөсөн бэ? Бид нар ч хөдөө гэрлэг байхаар дандаа нөгөө ах дүү нартай цог ингээд бөөндөө явдаг учраас тэгээ манайхан ч тэгээд хамтдаа байхаараа тэгээд дуулаад байж идэг машинтар дуулаад явж идэг. Ийм дуу гарсан байлаа. Энийг ингэж дуулвал яаж ийн энийг ингээд бөөндөө ингээд дуулчвал гоё юм байна гэх. Тийм тэгэл байж идэг учраас хөвчлэн дандаа машиныхаа хөгжмийг сайхан чангалж байгаа дуулна штэ. За. Тэгээд ер нь дуулахад ч бас цаг хурдан өнгөрдөг шүү тий. Тий, хурдан өнгөрдөг. Талангуй ингээ хүнтэй юм яриад хаар чи тэдэн цаг болцсон юм штэ гэл. Тийм ба. За тэгвэл одоо бас саяхан болж өнгөрсөн их олжрыг бол бас тий сайхан дуу хоороор өнгөрсөн байна. Өнгөрсөн да. За ингээд бүнтэг. За. Нэгэж Би ч юу яах бол гэж задлахгүй байгаа л хэлээ. Минийх чинийхаас их байна. Тийм бай. Мерсигээрээ үзэлцээ. За. Фунтыг 2025 онд таныг хамгийн их сорьсон үйл явдлыг илэн талангүй ярина уу? Нөгөөх чинь шүү дээ. Нөгөө гайхал тий. Нөгөө гайхалж шүү дээ. Илэн талангүй гэж шүү. Тий, илэн талангүй. Тэр би тэгээд нөгөө жоохон гүргэр талтай юм шиг байгаа. Яг нөгөө төркөд өвдөд хилцэн доншаал. Тэгэл хүмүүс чинь доншаал эхлэнгүүт имлэг бараад дээ шүү дээ. Гадуур гарчны хоолнд орох уу гэх тэгээд нөгөө байж болох юм байгаа юм гэдэг. Тэгэл хоолнд орж явахдаа өвдөөл тэгэл нэг хоёр тишээ ингээл хайгуунал ингэчээл тэгэл гэртээ ирэл минутынхан заа ингэ чи нөгөө анхны биш хоёр дахь төрөлт болохоор за хэдэн минут болох нөө гэл. Тэгээ гэрт ээж мэж ах ихнэр хүрээд ирсэн төрлөө даалуудах уу гэх фондо даалуудаад тэгээд бүр яг 5 минутын зайтай болонгууд гэр интернет хоёр ойрхон тэгэл очиод тэр гол нь тэр чин даалуудсаар агаад баг шөнийн 3 4 цаг хүртэл болцсон. За. Тэгэл ороод тэгэл гайгүй байсан юм аа. Тэгэл нөхдөг амт өрөөнд орц гайгүй байжаал. Тэгэл бүр нэг яг бүр төрхөл хамгийн хүнд өвдөлт нэхсэн нөхрөлөө хараад за чи гараа би алын шүү гэлээсэн. Тэгэл энэ цагийн хугацаанд амар хүчтэй өвдөл тэгэл төрсэй. Тэр цаг бол жинхэнэ яг нөгөө за бүнтгээ хүнээрээ байгаарэ гэж өөрийгөө ингээл эмчтэйгээ маш соёлтой харилцаал. Тэгвэл ингээл нөө төрөгчийн хүмүүс чиг өвдөлтөндөө айгу муухай харин шинтэй болдог шүү дээ. Би бас тийхгүй шүү гэл өөртөө тэмцээл. Тэгээ өвдөж явахт угаасаа л өвдөн шүү дээ гэл тэмцээл. Тэгээ нөхрийг гадаа яжгаар орж ирвэл би алын шүү гэж өөртөө тэмцээл. Тэгээ яг тэр төрөлтийн тэмцэл одоо хамгийн их байла хамгийн их намайг сорьсон. Тэгээ би ямар ч сорилтоо сайн давсан. Ямар ч гэсэн нөхртөө муудалцаагүй, эмчтэй уурлаагүй, хүүхдээ эрүүл сараа сайхан төрүүлсэн. Тэгээд үнэхээр нэрээ яалч дуршлагтай ээж байна тий. Одоо тэгэл мэдэхгүй байсан бол өвдчлөө гэж хаа байсан тэгэл өдөр имлэг дээр очиад тэгэл ганцаараа шахуу тэгэл ингээл өрөө мөрөөндөө өвдөөд шинжин өвдөөл тест хамаг уура бараал төрх нь шүү дээ. Гэвч чи одоо бурхан минь тест сэтгэл зүгээ маш бэлдсэн байна тий. Одоо жинхэнэ хамтдаа тоглож нэргэж хоолвон дижиж тий. Тоглож цаа байж байгаарай. Тийм. За тэгээ манай бүсгүүчүүд минь бас тэгээ суралцсараа амарчлаад бол асар их ажилладаг болчихсон. Тэрнээс өмнө даалуудаад авсан биш. Би одоо сурж авахгүй тоглох юм байна. Тийм. Тэгээд яг зөв имлэгтэйг бас ойрхон байх нь шүү дээ. Тэгээд оолоо ивэл гарна шүү дээ. Яг зөв төгсгийн хөгжөөнд оруулалтаа жигэн балрна шүү дээ. Одоо харин намайг оруулна гэдээ айлгаад байгаа юм одоо яадаг юм байна. Орол чи гар мараас чи барин хуух шүү дээ. За сүүлийн нэмэнэ ачаа хүндээ. Эмэгтэй хүн анхны төрөх хоёр дахь төрөл тентэр бол одоо 1968 онд одоо миний 60 шахаж байгаа гавьят хүүгээ төрөх гэж байхад нэг Орос эмч их хөрж явсан байхгүй. Өглөөний 4:55-д төрөх гэж байгаа чинь ингээд алим мэдсэн шар гэх. Энэ одоо ямар дангар авгаа вэ ингээд намайг их хөрж авах гэж байгаа юм бол алим мэдээ айл. Анхны төрөгч юу гэж ах шиг. Тэгэнгүүт ингээд төрхөөс өмнө ингээ хүлээлгэний өрөөнд байж хад Орос эмэгтэйчүүд л би юу нэмаагүй гэж орлоод байхгүй. За би юу гэж байгаа нь одоо юу гэж байгаа юм бол та гэсэн чинь сая энэ хэллээ шүү дээ. Нэг яг уурлахараас алан шүү гэж хэлсэн шүү дээ. Гэсэн чинь тэр Орос авгаа нэр тэндээ бас нөхрийг алан шүү жамаагаа гэж орилж ирсэн юм байна л да. Тэр сая бодогдлоо л да. За одоо энэ юм нэгэд хөө. За одоо юу байгаа бол та. Merci beaucoup энэ шүү дээ. Насны чинь тоогоор хийсэн юм шүү. Бүр их вэ шүү. 10-10-аар хийсэн юм байна. 10 жилээр хийсэн юм тий. Тавчлаад. За ингэж байна.
нийслэл хүүхэн Монголын уран сайхны киноны босс Ая 2025 онд хөдөөгийн уул талаар киноны үр суулгаж явахдаа нийслэлийн хідэн охиныг малд нүдтэй болгосон бэ. Гоо нийслэл хүүхэн 1 2 гээд За энэ бол гэхдээ бас манайхан тий жоо хөгжилтөө нөгөөтэй асуулт байгаа шүү манайхаа. Тий 40 хэдэн хоног 56 хоног сизон 1 2 нийслэл хүүхний хийж яхад тэдний чи одоо яс дэглсэн. Зарим нь бол ингээд үхрийн баас гинэ. Юм яриад байгаа. Наадах чи үхрийн баас гэдэг юм а хатсны хөрзөн гэдэг юм а. Яасан хачи юм ярьд юм бэ. Ингээл нөгөө жүжигийн хүүхдтэйгээ амьдралынхаа үгийг айтайхан байж үзэрэй. Малыг ална гэнэ юу гэнэ тийм юм мал муулна гэдэг ёо энэ ямар юунд аваад ер нь яг бодит болсон байж дээ. Ерөөсөө тэгэл тэднийг малын дөртэй болгоход бодит болсон. Тэгээд согтуу таваар шүдийг нөгөө эсхийн боно гэдэг чинь ерөөсөө нийслэл хүүхний ажаагийн дөр бол миний эмээгийн эмээ нийслэл хүүхний зохиол дээр бол тэр эмээнийх олон юм ярихгүй зөндөө юм байсныг найруулагч бид нэр яаж агаад хассан. Тэр миний эмээ бол нэг олон юм дуграад байдгүй. Тэр аригчин ирүүлжүүлэх одоо кинон дээр ч гэсэн тэр ирүүлжүүлэхийн өрөө засч яах юм бэ? Хайрын мөнгө, хайрын цаг хугацаа тэгэхээр эсхий ингээд ус хасгаад наатахаа боогод гэрийн хажууд сүүдэр тавьчих. Тэгэл архив гараад эрүүлжүүлэх ч гэдэг юм. Ингээд гэх мэтчлэн ингээд кинон дээр ингээд нөлөөлөх юмнууд байсан. Тэр кино нэгсэндээ бол хуучин намайг одоо ард түмэн заавал таныг хаана үзлээ нэ үзсэн хүн л гэдэг байсан чинь нийслэл хүүхний дараагаар одоо өнөөдрийн өдрийг хүртэл ингээл миний цэгмэд гэдэг нэр байхгүй ажаа явж байна ажаа гэл ажаа одоо миний нэр ажаа болж хуурсанд энэ бол ард түмний маш том шагнал энэ шагналын одоо хариуцлага үүргийг би одоо насан туршдаа биелүүлж явах ёстой цэрэг. Тэгээ гинтийн бэлэгтэйгээ хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Ингээ бас амжилттай сайхан одоо даалгавруудыг бас гүйцэтгсэн тий та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд тэгээ дараагийн хөтөлбөртөө оръё. За манайхын дарц ер нь шидэх үү? Шидчихсэн үү? Дарц ирүүлдэ юу гэж нөхөө. Ирүүл автаа хамаагүй. Тэгвэл та шидчихсэн үү дарц? Ингээд шидэд идэв шүү. Хонохгүй хоёрын хооронд манай ачин нар ингэж тоглож байхад нэг шидсэн чинь имээ та юу ч чаддгүй юм байна штэ гэж шоолол. За яг зүгээр ямар ч байсан яаж хийж байгаад гоё оноолно. 2 сум тавиад за тэгээ хоёулангийн онцох юм бол аль нэгийг нь өөрөө сонго. Нэг нь онох юм бол яг онсныгоо сонгоо. За энд болохоор бэлэг байгаа эсвэл шийтгэл байгаа. Тийм байгаа тий. Гэхдээ яг нэг тэгж явах төр хүндрүүлэхгүй. За. Шийтгэлэхээр одоо тэн дээр байгаа зургнуудыг л онох нь шүү дээ. Тийм хамаагүй. Яг харалтай байсан. Тийм дуртай юм аа л онч тий. Дуртай. За тэг дуртай юм байгаа чиглүүлээ л. Зя. За яг ерөнхийдөө ингэж харахад бол за би яг тэр гацуур цасаа хоёр дээр гацуур хоёр дээр л байна. За тэгтээ өөрөө сонго. Аль нэг нь үү? Тий. За энэ чинь тэгтээ шийтгэлж байж магадгүй, бэлэгч байж магадгүй гэдэг байгаа шүү дээ. Тий. За би гацуурыг сонгочихъя. За тэгвэл сууж. За би авчиад. За гацуурын ард бол шийтгэл байсан юм байна. За юмтач өөрөө сайхан уншаад. За тэгээд би яхад шинэ жил болж байгаа юм чинь гэж одоо гацуур руу чист. Гүйл байдаг юм да. Бодлоо та. Шийтгэл бол тэгтээ ухаар л байх л та. тий. Нэр нь шийтгэл нэртэй тийм. Нөгөө давхгүй давна гэдэг шиг юм болгох ч ах шүү. За сайхан уншия. За та хэр сайн балет чинь болох бололцоотой хүн бэ? За гэдгээ одоо сарж үзэх боломжийг олгож байна. Ааха. Яг энэ зургийг дуурайж 30 секундын балетын позыг барьж үзүүлнэ. За. Зураг нь одоо энд байгаа. Яа. За энэ бол яг үнийг хэлэхэд бол үнэхээр хэцүү поз. Одоо бол үнэхэрийн одоо балетчдын бол бас юм чансаа шалгасан ийм поз байгаа. За энийг бол гэхдээ мэдээж чадан ядан. За 30 секунд гэж. За одоо энэ өрье.
Гэтэ бүр ингэж бүр үлгэн мөлмийн дээр шаардлагатай юм. Яг одоо тэгээд тий үзэгчд болон бид бүхэн одоо тэгээд чамааг одоо сайн хийсэн үү муу хийсэн үү тэгээд орсон. За ингээд нэг тий хоёр гарал бол ямар ч гоё дээр юм байна. За нэг хүн шавнартай хүмүүдний булаа болох юм. зүгээр шүү дээ одоо тий багш бол ависа үзүүлэхгүй. Өгжи багш гэж. За. За чадан ядан гэх юм да. За 30 секунд хамтаа тоолъё. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Шүрмэс татлаа. 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 секунд зогсоол зүгээр шууд ингээд аваад авчтай юм байна. Гэтэ амар ингэж бүр эн чинь ингэж чангарч мангардаг юм биш. Оо тэгэн шүү дээ тэглэхгүй байт юм байна. Дөхүүлчээ чангаад. Яг ингэ. За одоо би юу? За тэгээ. Би ч өөр ашгүй надаас ахваагаасаа гэж асууж ах байна. Тэгвэл багш дээр хооронд хоёулаа үлдчихэл. За За бүсгүүчүүд маань тэгэхээр за энэ дотор талд нь байгаа зэг дээрээс шийдээ. За. Зөвхөн голынхаа улаанаар л онд сурсан. Харин тийм. Энэ нь бол жоохон чанга шийдвэртэй. Ингээд байгаа. За яг За дахиад би угаасаа айгүй шидчихлээ тий. Уг нь энэ тийм шүү. гэжлээсээ. Чү. Ваа. Чү. За нэг үлдснэ. За Гринч Санта Клаусээр голд байна. Гринч нөх юм уу? Би загтсан байна. За. Оо тийм байна. За минь сууж. За энд гарын бэлэг гэсэн байна. За ста мундаг байлаа. За дараах за манай гамбург. За. Шийтгэлээд орно гарын бэлэг өгөхгүй тий. Тийм байна. Яасаа ахт. Хүлээж. би жан шуултаа томрон дайрсан чинь. За Санта руу чиглэлчлээ. Санта Клаус. Санташ нэлээд том юм байна. Хойно нэлээд олон үг байх үедээ бас. За ер нь бол засаа охин Санта Клаус хоёр байна. Алийг нь сонгох. За наа чи хоёулаа л одоо гол дүрийн бааtruуд байх юм да гэж. За өвлийн өвгөө л авчи дөө. За өвлийн өвгөө авах. Ажил өвгийн даалгаврыг биелүүлэе гэж бодож байна. Зөө. За. Шийтгэл байсан байна. За ингээд сайхан уншаарай. Чаддаг нууц авьяасаа үзүүн. Хамгийн сайн чаддаг нууц авьяас. Нууц авьяас гэж байгаа. Нууц авьяас гэхэр ч одоо. За хамгийн сайн чаддаг нууц авьяасаа бид бүхэн үзүүлэх юм байна. За нэг сайхан бодоо. Ер нь бол за чин бидний хувьд бол одоо хүн илгэлж дуулж болдог гэдэг бол үнэхээр нууц авьяас байх байхаа. Таны хувьд бол одоо бидний ямар ч хэлсэн за дуулдаг юм байна, илгэлдэг юм байна. За жуудаа тэ спортоор хичээлдэг юм байна гэдэг чинь мэдсэн. За өшөө мэдэхгүй. Мэдхгүй нууц авьяас гэхэр ч одоо яах юм. Миний мэдхгүй ямар авьяас байна. Тэрийг л харна шүү. За одоо тийм саяны 3-ыг одоо жишээ нь бас босод яхад л бидний хувьд л тэ бас л нууцсан шүү дээ. Нөөшөлсөрөө бөмбөлөг гаргаад. Тэр бол авьяас. Энэ нүдээр гаргаж үзээ. За би Азийн цээжинд Монгол гэдэг агуу нэрийг сэлмээрээс хийсэн тал шиг сэтгэлтэй уул шиг хүмүүсийн тасархаа нь бол төрсөн үнэхээр хацтай хөө гэж. За тавч өгөөд маш тодорхой. Манай за маш их баярлалаа. За цэгмэл ихчтэйгээ гараад баярлалаа нэг. За гэцээ. Дарцаа сайхан орхич бай. За урд уу хаана? Тэгээ урд нь. Энд үү. За тэгэд яг хөө болж өгвөл жоохон хүчтэйхэн шиг шийдээд өгвөл зоо. Нэ хийгээд. Чү. За. Чү. Нэг юм. За зүгээр. За хоёртоо бол хамгийн ойрхон нь энэ юу л байна да, хонхол байна. Ер нь бол энэ хонхыг л баг авна да. Тих юм байна. Тий. За. Тэгэл хонхоо. За хонх. За шийтгэл гэсэн байна. За тэр тэгнь.
Алтан нар минь. Эдгээр хүүхэлдэйн киноны дөрүүдээс та өөрийгөө алинтай төстэй гэж бодож байна сонгоно уу? Хаана байна нэг хүүхэлдэйн кино? Йоо энэ та Багш алиг харсан. Тэр бишүүжийн хойш төлж байгаа. Би бол харчаад. Дотоод цэг. Гадаа цэг мэдээлж хийж болно. Илтгэх дүр аль вэ? Надтай илүү одоо дүрх өөрийгөө одоо Хөдөлгөөн. Юу гэж бодож тэгэл байна? одоо эсвэл Их хурдан хөдөлгөөн дүнтэй та. өвч тэр тий. Тайлчгар хүн. Тайлбар сонси. За. Тайлбарлаарай. Та ширхэг ер нь үдчихсэн мэт тий. үзэхээр арах. Тий. За яагаад дэлжихтэй хэлээд өстэй вэ? Яхаа даа тэгэл. Ер нь яриа юу та? Тийм. Одоо би энд нэг зүйлийг хэлье. Шинэ жилийн өдөр ч гэсэн миний бидгтээ гэгэлцэхгүй заа юу. 47 жил тасралтгүй хүүхэд залуучууд нь театрт цэл залуу насаа хамт өнгөрөөсөн. Саяхан бурхны оронд хэдхэн өдрийн өмнө явчлаа. Миний дотоод сэтгэл маш их ой гашуутай ч гэсэн би энэ нэвтрүүлэгт тэрийг чирч авчирсангүй. Тэр найз минь маш их сонсож би их ярьж бит хоёрын тэнцэтгэл ингэж үерхлийг тэнцвэржүүлж явдаг. Тэгээ би найзаагаа би яаж чам шиг ингэж сонсоол 3 хон өгүүлбэр хэлээл тэгэл инээгээл суудаг болох вэ гэсэн. Хэрвээ чи тэгэх юм бол чи цэгмэд биш болчих шүү дээ. Чи байжээж би чиний хүчинд инээдэг байхгүй юу гэсэн байхгүй. Тэгэхээр зэрэг би дандаа яриад ингээл тэрнийг инээлгээл тэгэл тэр маань гэд инээдэг. За тийм Тийм учраас энэ нэвтрүүлгээр би найзаагаа бас дурсахыг хүслээ. За ингээд авьяасаа үзүүлсэн тий сайхан ингээд сэтгэлдээ хуваалцсан. За бэлэг авсан одоо бүх эрхмүүдтэй гарын бэлгийг өгье. Бүгдээрээ гарын бэлэгтэй. За бүгдээрээ гарын бэлэгтэй. Ийм сайхан биелүүл 100%. Би бэлэг дээр бэлэг. Гарын бэлэг авсан хүн үү? За ингээд хоёр бүсгүйдээ болохоор Наран Group Tulip брэнд Evoluderm гэдэг энэ брэндийг одоо та бүхэндээ бас тий гоо сайхан Love every day. хөрөнгө оруулалт хийгээрэй гэдэг. Evoluderm. Баярлалаа. За тэгээд залуучуудаа ч гэсэн одоо гоо зэглэндээ хөрөнгө оруулалт өгөөрэй гэдэг. Одоо Еврошэ брендийн одоо таны гоо сайхан. Үйлдвэрээ үзэсгэлэнтэй байлгаараа гэсэн үрээтэй Еврошэ брэнд. За, Еврошэ брэнд. Шинжлэлийн мэнд хүргэе. За тэгэхээр эрхэм зочдын маань одоо 2025 оны онцлог мэдээнүүд миний гарт байна. Тэгэхээр өөр өөрсдийнхөө онцлог мэдээг сайхан тодлуугаар уншаад санал бодлоо үнэн үү, худлаа юу, засаад өөрийнхөө сэтгэлийг хэлэх. Санал нийлж जैन тийм ээ. Энэ бас сэтгэлээсээ хуваалцаад. За, гаяат. Хизээч гуниж гутардгүй мэд. Ирч хүчтэй эрхэмсэг байдлаараа үн чи юу өөрийгөө магтаад байна уу? Зүр уншаач. За. Ирч хүчтэй байдлаараа Монголын кино урлагийн ахмад үеийн жүжигчдийг өнгөлж яваа Монгол улсын гаяж хүчсэн сегмэд гуай энэ онд үл үзэгдэгч хүмүүс кинонд ардын жүжигчин Гүрсэд гуайтай хамтран тоглослоо. Тийм ээ, тийм. Жүжигчин Аз сегмэд гуай 2026 онд ч мөн шинэ уран бүтээлээр монголчуудаа дахин уулзсаар байх нь гарцаагүй биз дээ. 2026 онд монголчууд бүгдээр цэгмэд гуайтай цэгмэд гуай шиг өтөлдөггүй цуцдаггүй байх болтугай. Баярлалаа. Намайг ингэж дүгнж яагаад баярлалаа. За тэгээд та энд үйлдэлтэй хэр сэтгэл нийлэх вэ? Сэтгэл нийлэхээр барах уу би одоо энэ кино урлагийн залуучууд намайг нэг 100 нас давчсан эмгэнд сорид үзээсэй гэж
хүсэж байна. За ямар гоё ээ. Киноны зөвлөлийг сонссон юм аа. За. Ямар гоё. Тэрэндээ орно гэд бэлтгэх гээд. Тэгээд цаашлах юм бол 2026 онд юу англи хэлнийхээ дамжааг төгсөн юу 20хан үгэн дотор татаа тонгоо хийдэг байсан бол одоо бас 2 3 хүнтэй ярилцчихаар тэгээд юу яана нэг спортлог эмгний дүр бичээд ирвэл би тоглоо гэд гараа өргөчнө. За ямар гоё. За ингээд таны мэдээг өстө өөрт чинь дурсгая. Баярлалаа. За манай Пүнтик. За бүнтхий. Оны онцлог мэдээ. Нохон өстэй. За оны онцлог мэдээ би хаана гэж баримлаа байвал ой. Жүжигчин Пүнтик буюу Пүрүүч аргалыг харсан хүмүүс уудаг гинөө. Шүр салдаж шүлсэн гожж байгаа сорогт аль хэдийн 2 хүүхдээ ээж болсон ч 18 чиг гонхож яваад түүний хажуугаар харчуул байтгаа охид хүүхнүүд хүртэл эргэж харалгүй зөрж чадахгүй байгаа гинэ. Бурхан түүнд бусдаас илүү галбир заяасны эсвэл за багийн сургууль кинонд тоглож хажуугаар нь гэрэлтэй хүртэл төлөвлөөд завгүй яв амьдралын хэв маяг нь түүний гуайлаг биед хамгийн чухал нөлөөтэй юу гинэ. За баярлалаа маш гоё үгээр магтаж илэрхийлсэн байна. Тэгээд мэдээж энэ бие авч явж байгаа байдлын хамгийн гол юм нь мэдээж урлаг байгаа. Хэрвээ би урлагийн хүн биш байсан бол нөгөө зөвхөн гадаад байдлаа хаяаттай зөвхөн хүүхдээ бодоод өөрийгөө хайчих төрлийн тийм их харийг асгаж магадгүй байсан. Гэхэд би урлагийн хүн болохоор яалтчгүй аль алийг нь хослуулан авч үлдсэн. Тэгээд маш гоёор магтсанд баярлалаа. Тэгээд сүүлд бас багийн сургууль кинонд ар хангаан чулуутай авцал руу 10 хоног явсан. Тэгээ охиноо орхиж авахгүйгээр авч яваад тэндээ нэг юм жижигэн байшинд галаа түлээд охинтойгоо хамт амьдраад хажуугаар нь кинонд тоглосон байгаа. Тэгээ багийн сургууль гарч байгаа шүү зэрэг. За баярлалаа. За манай отхон бэлэг. Илэв шийдэн бүрдсэн гамбүргдийн дүү отхон бэлэг 2026 онд орлог спортын талбарт ахынхаа ширийг хатах зорилготой байна уу даа л гэж. За царай зүс би хаагны энэ бас жага андуурцсан гэж. За царай зүс би хаа галбир төрхөн хүртлөө өөлхийн аргагүй адилхан ахын дүүсийн энийг би буруу ойлгоцсон юм шиг. За уучлаарай гэж. За ахын дүүсийн юм биш үү? Бид нар ч ижилхэн. Ахын дүүсийн авьяас чадвар нь хүртэл адилхан байдаг нь юуны учир вэ? Ээж нь тэднийг адилхан замаар хүмүүжүүлдэг юм болов уу? Эсвэл ахын дүүгээ атмандад өөрийнхөө гიშгсэн замаар дагуулж алхдаг юм болов уу? За мэдээж энэ бол за миний одоо яг одоо бит хоёр яг гэрээсээ яг одоо би гамбургдхийн араас ингээ яваад байгаа юм санагдаад байгаа байхгүй надад. Яг ингээл яг бол би чи Эрдэнэтэд 10 дугаар ингээд төгсөөд нааша спортын дунд сургуульд ирж орж исэн. Тэгээ бас ч одоо бүхийн ангид ороод тэгээд 3 жил хичээлсэн. Тэгээд яг нөгөө хүний сонирхдаг зүйл гэж бас арай өөр үйдэг. Тэгээд яг ахтаг ижлэгэн урлаг руу орсон. Монгол Улсын боловсролын их сургуулийн хөгжим багшаа ангид анх орж исэн. Тэгээд 2020 онд My Voice Show гэдэг балгачавын дуунууд гэдэг үндэсний контент шоу нэвтрүүлэгт одоо манай энэ ганц би аваад тогсон Бямсүрэн гэдэг найз маань байдаг. Тэр хоёр анх тэр шоунд орж бас танилцж ийсэн. Тэгээд тэнчэнэс л ерөнхийдөө бас урлагийн гараа маань ингээд эхэлсэн. Тэгэл бид нар чи нөгөө ах дүүнрээрээ бас хамтдаа аав ээжтэйгээд уран бүтээлийг авьяаслаг монголчууд чинь бас бид нар чинь гамбургдахаас тусдаа тавуулаа нийлээд орж исэн бохоггүй. Тэгээд тэндээс хойш аав ээжтэйгээд бас ах нартайгаа нийлсэн сайхан уран бүтээлээ гаргасан. Тэгэл ерөнхийдөө урлагийн замнал руугаа ингээд маш ингээд жоохноор ингээд одоо хүртэл ингээд суралцаад ороод явж байгаа. Тийм байна да. Тэгээд ахтаа бас амжилт хүсье манай ах чинь бас мундаг сайн ах. Санал нэгдэж байна энэ. Энтэй бол би санал нэгдэж байна. Оны онцлог мэдээ гэж байна. Барилдын чиг, дуулан чиг, алайлан чиг, жүжиглэхээс бусдыг нь хийж үзүүлсэн гамбургад ер нь урлагийн хүн үү, спортын тамирчин үү гэж. Чудо бөхөр олон улсын уралдаан тэмцээнд оролцож яваа сургийг нь сонсохоор тамирчин гэж алдаршуулмаар харин Happy 31 нэвтрүүлэгт ороод дуулж хуурдаад явааг нь ботхоор дуучин гэж алдаршуулмаар алийнх нь карьерийг нь илүү хөөж байгаа амаараа нэг тайлбарламаар болж дэхөө гэсэн байна. За тайлбар сонсомоор байна хөө. За энэ зураг бас их одоо миний амьдралд бас их гоё дурсамж үтээсэн зураг. Тэгээд
хэдий медаль авч үзээгүй ч гэсэн медаль авч чадаагүй ч гэсэн энэ нөгөө яг нэг цэвэр савсан зургийг IGF онцлоод сайтн дээр гаргацсан байсан. Тэгээд камертаа харуулаарай. Тэгээд энэ их бас гоё зургийг бас би нөгөө сошиалтаа тавьдсан байсан. Тэрийг бас манай телевизээ хамт олон бас олж ашигласан байна. Баярлалаа. Хослуулж болох уу гэж. Ер нь бол би цаашдаа бас хослуулж одоо явна гэж бодож байгаа. Тэгээ нөгөө энэ мастерсын одоо дэлхийн авраг гэдэг нь 30 наснаас дээшээ оролцдог ийм одоо тамирчид оролцдог. Гэтэл энэ чинь одоо багасаа барилдсан формтол ийм одоо мундаг хүмүүс дандаа оролцдог юм байна лээ. Тэгээ миний хувьд ч гэсэн бас спортосоо хөндөрөөд одоо ингээд явсан ч гэсэн сая анхудаа оролцоод ингээд бас нэг сар гаруй хугацаанд бэлтгэлийгээд ороход бас надад боломж байгаа болов гэж харагдсан. Дээр нь спортоор хичээлж хүн эрүүл мэндтэй бодно, эрүүл байна. Одоо зөв галбар биетэй байна. Тийм учраас энэ спортоороо бас ингэж хослуулж явбал ер нь бас зүгээр юм болов гэж бодсон. Тэгээд уралгаа бол мэдээж бас 1 номер 50. Тэгээд урлаг гэдэг энэ зүйлээр одоо өнөөдрийн бас энэ Гамбургд миний бие одоо бас энэ урлагийн буйныг бас хайрыг хишгийг хүртээд явж байгаа учраас цаашдаа хүмүүсийг одоо үргэлж хөгжөөсөн гоё илгэлийн номер бас дууны уран бүтээл ингээд хийгээд явнаа. Тэгээд хоёулангийн хослуулж одоо өөрийнхөө хэмжээнд хичээж явах болно гэдэг юм. За. Баярлалаа. Тэг амжилт хүсье тий. За ингээд оныхоо онцлог мэдээтэй бүгдээрээ сайхан танилцчихлаа. Магтуулсан ч Манай оролцогч нар ер нь 6 хэрэг харж байна. Харна ер нь бас Хах уу тий. тэгээд тиши дундуурна. Зөв тий. Ер нь сайхан хатан юм шүү дээ. Тэр нөө дулаан Лам манай нэг оролцогч бүр 4 дахь өдрийн мөнгөнд ер нь баг өдөртөө шахуу орж ирдэг гэж шүү. манай орж ирэхгүй байгаа. Тэгээд тэр дулаан явуулсан 1000 ланг бас авчмаар байна. За. За ингэмээр байна. Дөрүлээ нэгийг сонгож болно. Эсвэл таалагдаад ингээд сонголтууд нь өөр өөрч байж болно. За ингээд за пунктээс эхлэе. Тэр шар өнгөтэй бадамтлын ухаа цэцэг. Энэ Лакшми бурхан тий. Лакшми бурхан. За цэгмэдгч. Грейпфрут энэ жимсийг аваа. За жимс. За атхан бэлэг. Набиас жимс авчих. За жимс. жимсээ. За бид нэр цасаар хийсэн тэр Цасан хүмүүс. За. За тэгвэл ийм байна те. За минь одоо сайхан зурхааг нь уншиж өгнө. За тэгээ энэ За эхлээд за Лакшми тий. Лакшми бурхан. За пунктийнхээ 2026 оны зурхааг танилцуулъя. За Лакшми бурхан сонгосон тийм ээ. Тэгэхээр 2026 онд аз жаргалаар дүүрэн амьдрах нэ. Шинэ жилийн өглөө нэтгэгчүүд аз жаргалын бурхан Лакшмид мөргөн энэ онд аз хэмрээ дууддаг байх нэ. Тэгэхээр аз одоор гийсэн сайхан жил болох нэ. Яа ингээд энэ л илүүтэйгээр за энэтхчүүдийн маань ийм сайхан одоо бэлэгдэл шингэсэн ийм бурхан ийм хүслэн аз одоо дууддаг ийм сайхан одоо юм байна. За дараагийнх Берсут журч. За Берсут журч. За гаяад сонгосон тий. Тэгээ за манай тий атхан бэлэг маань. Атхан бэлэг маань сонгосон. За 2026 онд сарвал ухаанаар дүүрэн байх нэг уртай. Берсут журж урт удаан эрүүл сарвал амьдралыг бэлэгддэг. Тиймээс Япончууд шинэ жилээр гэрийнхээ үдийг Берсут журчээр чимгэлдэг уламжлалтай байна. За ингээд сарвал ухааныг бэлэгддэг. Нийгмийг мэдээд авлаа. Япончууд яадаг гинэ? Япончууд шинэ жилийн өглөө Берсут журчээр үүдээ чимдэг гэж байна. За тэгснэр одоо тухайн жилдээ одоо сарвал ухаан төгөлдөр байх. Эрүүл сарвал амьдарч. Сарвал ухаанаар одоо үүдээ сайхан чимдэг байх нэ. Баярлалаа. Энийг бас сайхан юм байна. Цасан хүн гэсэн байна. За цасан хүн сонгосон. За би ганцаараа сонгосон. За 2026 онд од гих болно. Францад шинэ жилиг өгтөн хүүхдүүд цасан хүн хийж тоглодог ба за тэдгээр цасан хүнээс хамгийн сүүлд хайрлсан хүүхдийг азтай тооцдог байна. За тэгэхээр одоо францчууд маань болохоор мэдээж өвөл сайхан цаас орох нь байна. За цасаар хүүхдүүд бүгдээрээ өөр өөрийн цасан хүнээ хийдэг байх нь шүү дээ. За тэгээд тухайн цасан хүн нь хамгийн сүүлд урсаж одоо тий хайсан хүүхэд нь за тухайн жилдээ хамгийн азтай хүүхдээ шалгардаг байна. За тэгээд Гамбургдээ маань л сайхан цасан хүн хийгээрээ тэгээд таны цасан хүн хамгийн сүүлд тайлна гэдэгт бид болон телевиз үзэгчд маань л итгэлтэй байна. За баярлалаа. За баяр хүргэе. За баярлалаа. Ингээд сайхан зурхаатайгаа танилцсан та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд за дараагийн булан маань бол мэдээж шинэ жилийн одоо хамгийн ихэм бас нэг үйл байдаг. За тэр үйл болохоор за
2025 оныхаа за энэ оныхоо ололт амжилтыг бас сайхан бодоод тий. За тэгээд эх ондоо би юу хийж бүтээх вэ тий? Ямар хүсэл зориг надад байна вэ гэдгээ бол ингээд тусгаалan сайхан бичдэг. Одоо тий өвлийн өвгөндөө шивндэг, захаа хэл гэдэг бас ийм сайхан уламжлал бол байдаг. За тэгвэл одоо та бүхэндээ бол энэхүү ил цагтлыг бол өгнө. За тэгээ барилсан сэтгэл илэрхийл мерси. Манай битэрийн баруун зүүн байгаа гацуурыг чимэх нь байна. Манай гээс тамаа чиж байна. За Bottega брэнд маань очиж байна. За ингээд та дөрвөн маань өөрсдийнхөө одоо хүсэл зориг одоо мөрөөдлийг сайхан бичнэ. За тэгээд эрхэм зочтой хүслээ одоо бичжих хооронд за хамтран ажиллагч ерөнхий ивент итгэгч байна. Бас ерөнхий ивент итгэгчээ та бүхэндээ танилцуулъя. Happy 31 нэвтрүүлгийн маань ерөнхий ивент итгэгч Наран групп. Наран групп маань 35 дахь жилийн ойгоо бид бүхэнтэй хамт тэмдэглэж байгаа. За дэлхийн брэндүүдийг дэргэд авчирсан Монголын тэргүүлэгч одоо групп компани нэг билээ. Ерөнхий ивент итгэгч Swarovski брэнд, Des Damat. Seiko брэнд, Funtrama брэнд. За баярлсан сэтгэлээ илэрхийлэл Merci брэнд, Granini Juice. Backforts брэнд, Bottega брэнд. За мөн гоо сайхны Evolution брэнд бөгөөд Tulip хамтран ажиллаж байна. Мөн Evroshi брэндийн хамт олонтой баярлалаа. За манай оролцогчд маань за бичсэн тий. Хүслээ шингээгээд. За гацроо чимэглэнэ. За манай сайхан босоод за айлг гацуурыг хаан тавих нь та бүхний манаас сонголтоо. Яа миний стек гидж жоох юм бүр. За гам бүргэд нь энэ дуртай бичиж байна та гэж. Одоо айгүй багс үлд ирсэн юм аа. Ирцээ. Сая гэхдээ энд дөрвөн бол байгаагүй тий. Зураг л байгаа тий. Хамаагүй. За дуртай. Ойрхон дөрөлт. Яг хөөхөд хахад ингээд яа. За ингээд та бүхний маань одоо юу сансан 9 цагаан хүсэл сэтгэгчлэн бүтэх болтугай хэмээн одоо ерөөж дэвшүүлье. Эндээ гавьяатын амсыг харсан уу? Оо, сток гой. Ангамаад сэтгэлгээ мэтгэл бүр үнэхээр цааваа. Би бүр дүр хараагаал гэдээсэн. Энэ нэвтрүүлэгт чинь зориулж юмсч ирсэн. За маш их баярлалаа. Зүгээрээ. За ингээд нэвтрүүлэг маань ер нь жаргах төхөж байна. За тэгээд манай нэвтрүүлгийн зохион байгуулагчдаас та бүхэнд бас нэг зүйлсийг одоо онцолж авчираараа гэж одоо загсан байгаа. За тэгэхээр ямар эд зүйлс онцолж авчирсан бэ? Таны ажил амьдралд чинь юугаараа онцлог вэ гэдгийг бас одоо үзэгч олонтойгоо хуваалцаад тэгээ манай энэ 26 онд хүрэгдэг юм галт хэрэг байгаа. За галт хэрэгэндээ хийгээд энэ галт хэрэг маань одоо бид бүхнээс төрүүлж угаасаа 26 онд очих юм. За очиод тэгээд таны одоо тэр бүх сайхан хүсэл мөрөөдөл тэмүүлэл те олд амжилтыг чинь 26 онд дахин арвижуулж өгөх ийм сайхан утга агуулга бэлэгдэлтэй юм аа. За тэгээд Яг л таажээ. за одоо цэнгүүдээс эхлээд явчөө. Би юу бодож энийг гэрээсээ авч гарсан Юу ямар өөрх юм бэ? Юу энэ хөөрхөн боожгоотой хөөхт. Миний ач одоо 26 долоо хүрж байгаа. Соёл урлагийн их сургуулийн найруулагч жүжигчний анги төгсөөд тэгээ одоо өөрөө ховдоо студидтэй тэрийн шагналд Наранбаатарын багшийн удирдлагаар төгссөн. Тэгээд ихнэр авсан, гэрэлсэн. Тэгээд ийм боожгоотой ачтай болгоорой намаа. За ер нь бол тончиг ойрхон асуудалгүй л 26-нд баяг охин байсан ч яах вэ? тийм тэтгэлээ. За та галт тэргэн дээр хийгээрэй. За багтуул чи багтгоол дээр. Дээр тавиал ачаал манай галт тэр хөдөлчин дөө. Тэгээ тавьсан ч. Бас галт тэрэгний цонхоор харъя гэдэг. За. Боожгоогоо далд хийчихэд цонхоор хараад За манай пүнтик. За би болохоор эмгээ авчирсан.
би нөгөө эмгэн дээр их ач холбогдол өгдөг. Эмэгтэй хүн чихэн онгорхоо явж болдгоо, гоё чамин эмэг зүүх ёстой. За тэг эмэгтэй хүний үн тэдлэл, ихсэх тусам, эрх мэдэл нь, эрүүл мэндэн ч юм уу тэг ингээд бүх юм нь өсч идэг гэж ярьдаг. Тэгээ тийм болохоор эмэг маань 2026 онд надаас төрүүлж очиад миний дараа жил байх байр суурийг гэр бүлийн маань гоё аз жаргалыг тэг миний авьяас бэлгийг ажлыг ч юм уу те бүгд ингээд хараад байж байгаарай гэд очиод юм хийгээд байж байгаарай гэд эмгээ явуулъя да. За эмгээ тэгээд. За манай отгон бэлэг. За миний хувьд болохоор энэ нөгөө хүзүүний зүйлт. Энийг байнга зүйдэг. За. Тий. Энэ ямар учиртай вэ гэхээр энийг манай эхнэр авч өгсөн юм. За. Тэгээ ерөөсөө би яг иймэрхүү эн чинь нэг од байхгүй. Зөв. Гялдж байгаа од гэсэн үг. Энийг хүмүүс харахаар чи сүмд явд юм. Загалмаа шиг харагддаг. Загалмаа шиг харагддаг. Тэгтээ яг ингээ од юм байна. Цасарж байгаа од. Тэгээд нөгөө багаасаа энэхүү манад нөгөө урлагийн хүн байдгүй. Тэгээд яг одоо ингээ сүйрдэл бид нар ингээл уран бүтээлээ ах түнрээрээ дуулаад явж байгаа. Яг манай удам гэх юм бол одоо урлагийн гээд яг тийм хүн байдгүй. Тэгээд ерөнхийдөө малч удамтай хүмүүс байдаг. Тийм тэгээд бүр багаасаа боддог байсан энэ тэнд ингээл дуулаал те явж байгаа хүмүүсийг хараад тэгэл янз бүрийн энэ тэнд болж байгаа тоглолтуудыг хараад би ингээд одоо бага байхдаа бол од болно гэж хүсдэг шүү дээ хөөе. Тэгж хүсдэг байсан. Тэгээд бүр багаасаа хүсэж мөрөөдөг байсан зүйлээ одоо би ингээд зүгөөд явж байгаа. Тэгээд 2026 онд яг тэр хүсэл мөрөөдөл. Гэтэ минийх бол ингээд багаагаар биелэл байгаа санагдаж байгаа. Тэгээд 2026 онд бүр тэрийгээ илүү амжилт бүтээлээр дүүрэн тэгээ ард түмнийхээ хайр хүндлийг хүртсэн мундаг уран бүтээлч од болохыг хүсэж байна гэж. Ерөө татчих. Эхнэр ямар гоё бэлэг өгөө вэ? За манай Артан гэргээ маань давч өгсөн байдаг. Тэгээд мэдээж урлагийн хүн бол мэдээж бүгд одоо тайзан дээр одоо гоё харагдахаас гадна нэг сайхан гоё өнөр төлээд бас тий гоё явж явах ёстой. Тэгээд эхнэр маань бас тэгж бодож авч өгсөн байх гэж бодож байна. Тэгээд урлагийн уран бүтээлээр сайхан одоо ингэж энэ өнөртэй ус шиг англи одоо өнөр одоо энэ өнөртэй ус түгэж байгаа шиг яг энэ орчныг одоо сайхан болгож гоё эерэг одоо зүйлийг дандаа түгэж явдаг учраас яг энэ өнөртэй усны өнөр шиг тийм тансаг одоо уран яруу сайхан гоцгойд тийм одоо илгэлийн номерууд уран бүтээлүүдээ бас 26 онд үргэлжлүүлж хийнэ. Тэгээд нөгөө ах дүүсээрээ 26 онд бүхэн өргөнд бас тоглолт хийгсэн төлөвлөгөө гаргаа явж байгаа. Тэгээд тэр хүсэл мөрөөдөл маань энэ одоо хүсэлтэй маань хамтдахад ингээд одоо богоондоо хачуудаад явъя. Хүслийг маань биелүүлж өгөөрэй гэж байна. Замдаа унах уу? Сайн татлах хийгээд хөөхлөөд. За ингээд одоо хүсэл биелүүлэгч галт тэрэг маань хөдөрлөө. За. Сайхан мөхнөө бидний ухтаарай. За ингээд өнөөдрийн урлагийн маань хүрэлцэн авсан эрхэм зоч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд эрхэм зочтой гарын бэлгээ өгөөд тэгээ бүгдээрээ хамтдаа ориглон дарсаа хамтдаа задлаа. За наран группийн маань сайхан гарын бэлэг байгаа. За 35 жилийн байгаа хүчин наран группийн гарын бэлэг. дээр өгч байгаа бэлэг гээд ингээд идэв шүү дээ. Энд чи одоо бас гар дараад байна шүү дээ. За ерөнхийдөө битгэгчдийн одоо бүтээгдэхүүний дээж байгаа шүү та бүхэндээ. За шинэ жилийн мэнд. За. Осаха. Бэлгнүүдээ хийчихгүй тийм ээ. За баярлалаа. Шинэ жилийн мэнд гэж. Чи одоо миний жил орж байгаа жил ямар их бэлэг аваад байна. За ингээ бүгдээрээ хамтдаа сайхан ориглон дарсаа бодволъя. Хонгондоо барьцгаая. 26 онд энэхүү одоо амжилт бүтээлээ улам одоо баттдахын ийм сайхан өрөөлийг дэвшүүлээд энэхүү Тега брендийн ориглон дарсаа бодволъя. Нэгрэнгүүрээ. Цахуусаргаас урцсан ажилтай хөлийн мэндийг хүргэе. Та бүхний ажил үйлс уран бүтээл өндрөөс өндөр амжилтыг хүсье. За ингээд энэхүү сайхан одоо хундагны өрөөлийн үгийг бас цэгмэд хичтэй одоо үлдээж байна. Гавьяаттай үлдээж байна. За сүхөд шав орж байгаа сайхан ерүүлч болъё. За. За. Тэрнээс наа нь бол одоо ингээд шинэ гарч байгаа 2026 онд монголчууд минь эвтэй, найртай, эвсэг
баяр баясгалангаар дүүрэн аж амьдрал нь өөдрөг байхын үлзийтэй сайхан ерөөлийг өөдөөс нь өргөн барья. За тэр өрөөл Баттар сайхан болтээ. За ингээд бидний бас баяр дээр баяр нэмж за ах トゥ хоёр маань гайхалтай сайхан уран бүтээлээр бэлэг барина. Та бүхнийгээ тайзнаар урьж байна. Асан мандах газар модон амьдралыг чиний сэтгэл баясгаа мөчр болгон гэрэл цацраа мөсөн унжилгын насаас гэлбаа засан тэнгэрт одод бирнэ мөстө талбайд багчуд болгон юм болгон сэтгэл дулаахан ертөнцөд шинон нийлээ үгийн уцасан махинта өндөр гацуурын хаан гэрдэг асаасан өргөн түмний баясад зэгмэтээ өнөөдөр шинжи бидэн дэрилээ баярын хонга өндөр дөрөн бүх ертөнцөөр хүстэй шиний сасан нөхдийн хөрхөн инэн зэгдэлтэй ертөнцөд шинон нийлээ үгийн уцасан махинта өндөр гацуурын хаан гэрдэг асаасан өргөн түмний баясад зэгмэтээ өнөөдөр шинжи бидэн дэрилээ ухтан аваарай уцсан баясаарай ухтан аваарай уцсан баясаарай Энэ бол шинжилгээ нүдэш их дэлхий цэнгийн нүдэш сүлд модны наадмын нүдэш сүлэг сайхан баярын нүдэш Ирэх цаг өнгөн нэмж нэг нас нэмэх их дэлхий юмс бүх өнгөн нэм чинлээ амьсгалтай дүүрэн хуучин оноо үүдэж аз жаргал хараа дүүрэн шин оноо ухти Мөнхөн ацураа засаад мөрөд хүнээс шингон нийлээ амжиг бүтээлийн гэрэл цацсан аз жаргалтай шингон нийлээ үгийн уцасан махинта өндөр гацуурын хаан гэрдэг асаасан өргөн түмний баясад зэгмэтээ өнөөдөр шинжи бидэн дэрилээ ухтан аваарай уцсан баясаарай ухтан аваарай уцсан баясаарай Гайхалтай уран бүтээл. Вау, за үнэхээр баярлалаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энд хүрээд жаргаж байна. Ингээд дараагийн дугаар хүртлээ төр баяртай манайхаа. Тэгэлгүй яг энэ цаг мөчид SBN телевизээ тааруулаарай. Happy 31. Woo!